За 2019 онд бол нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмтрүүд бол тодорхой хуваар буурсан. Гэсэн хэдий ч одоо энэ заллах гэмтрэг бол сүүлийн жилүүдэд дамаа ялангуяа 5-6 жилийн хугацаанд бол одоо нэлээдгүй тоо өссөн. 2011 онд 688 хэрэг бүртгэжсэн байт юм байна. Гэтэл өнөөдөр 2019 оны эхний 10 сарын байдлаар 4600 заллах гэмтрэг бүртгэгдсэн байна. Үүнээс манай харьяалах дүүргийн нутаг дэвсгэрт буюу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсэн. Одоо энэ Сүхбаатар дүүргийн 1-ээс 9-р хороо хамаарагддаг. Төвөр үлдэгдсэн гэмтрэгүүд дотор бол заллах гэмтрэгүүд бас дийлэх үргэлжилдэг. Тухайлбал манай дээр шалгагдж байгаа гэмтргийн 45-аас 50 орчим хувийг бол зөвхөн заллах гэмтрэг эзэлж байгаа. Заллах гэмтрэг бол одоо маш олон төрлийн аргаар үйлдэгдэж байна. Одоо зарим нэгээс нь дурдах юм бол сургууль оруулж өгнө. Банкны хүүтэй зээл чөлөөлж өгнө. Диплом авч өгнө. Цэцэрлэгт оруулж өгнө. Гадаадад ажиллах хүчээр ажиллах зуучлана. Мөнгөний чинь богино хугацаанд өсгөж өгнө. Автомашины зээлээс чөлөөлж өгнө. Одоо бүхий л төрлөөр үйлдэгдэж байна. Мэдээж хэрэг хогч нарын маань бас хууль эрх зүйн мэдлэг дутмаг. Дээрээс нь бас богино хугацаанд их ашиг олох гэсэн зорилго. Мөн амьдралын их усрал бас одоо ажил албан тушаал орлогогүйгээс болоод гадаадад явж ажиллах, мөнгө олох, гэр бүлээ тэжээх, энэ визийг богино хугацаанд гаргуулах гэдэг юм. Энэ нэг юм давчуу хүсэл эрмэлзлийг энэ заллах гэмтрэг үйлдэж байгаа этгээд бол овж нар ашиглаж байна л да. Заллам эхлэх гэмтрэгийн хохирогч нар маань бол өөрийн сайн дурын үндсэн дээр бусдад эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хөрөнгөө шилжүүлж өгсөн байдаг. Дээрээс нь хохирогчийн магадгүй насан туршдаа цуглуулсан бизнес үйл ажиллагаагаар олсон орлогоо бол заллах этгээдэд бол өгөө болчихдог. Алддаг. Тэр айл өрөх цаашид амь зуухад асар хүнд байдалд орох тохиолдол. Мөн дээрээс нь сэтгэл санааны асар хүнд дарамтанд ордог. Өдөр тутам бид нар одоо энэ ажиллаа хийж сууж байхад бол иргэд маань бол заллам эхлэх гэмтрийн хорхиж болсон талаар гомдлоо гаргаж орж ирдэг. Энэ өргөдлүүдийг уншаа сууж байхад бол адилхан Монгол иргэн энэ нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол өөрөө ирэхгүй нэг бодол төрдөг. Яагаад гэвэл цагдаагийн байгууллагад гаргаж байгаа гомдол нь бол 1 жил, 2 жил, 3 жил, 4 жилийн өмнөх асуудлууд байдаг. Энэ 3-4 жилийн өмнөх болсон асуудлыг нэг буцаах юмсан. Тэр үед нь энэ иргэн маань нэг нэгтлээд, сайтар тодруулаад энэ гэр бүлийнхаа, энэ бизнесийнхаа авчваа энэ амжилтынхаа олсон тэр эд хөрөнгөө тэр гэмт этгээдүүдийн гарт алдахгүй байх боломж байсан шүү гэдгийг харах тусам иргэдтэй бол одоо орж ирсэн хүн болгонд энэ талаар зөвлөгөө өгдөг. Тэгэхээр иргэдтэй бол одоо хэлмээр ятгах тусам нэгтэл гэж дахин хэлмээр. Ятгах тусам нэгтэл. Заллигчдэд боломж бүү олго.